Шинэ гэрийг барина гэдэг шинжилгээний сайнаар барьдаг сар мууг асрна гэдэг ухааны сайнаар асардаг Монгол гэрийг барина гэдэг модны сайнаар барьдаг муу хүнийг асрна гэдэг ухааны сайнаар асардаг Бат гэрийг барина гэдэг багны сайнаар барьдаг балчир хүнийг асрна гэдэг ухааны сайнаар асардаг өнгөт гэрийг барина гэдэг өдрийн сайнаар барьдаг өнчүн хүнийг асарна гэдэг нь ухааны сайнаар асардаг. Өдрийн сайныг өнжин хүлээ, сарын сайныг сардан хүлээж, өнөөдрийн энэ сайн өдөр шинэ Монголын төөрөн дээр, шижгэр Монголын төөрөн дээр, нүн эртний түүхэн дээр, өнөө цагийн бөөрөн дээр нэ шинэхэн гэрээ тамгалж байгаа та бүхэндээ дараах ирүүлийг өргөн дэвшүүлье. Төмөн үлзий бүрдсэн төрүүлсийг баттгсан төгсөх жаргалын төвчин сайхан өдөр гэж сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж, өнөөдрийн өдрийг үрдийн түгт сайн өдөр гэж өндөр дэнжтэр өргөө гэрээ барьж байгаа юм байна. Барьсан гэрийн шинжиж баруун зүүн талаас нь нарвал барс заслангийн шинжтэй байр байдлын ажиглал бадамлын ухаа цэцэг шиг бадарч дэлгэрмээр газарт барьсан юм байна. 8 тал руу нойсон 82 осортой дашаа зөрүүлэг бүрийг нь дарж байсан 72 осортой далай цагаан өргөө байна. Оролцуулж хийсэн зүйлүүдийг нь онцол зармийн дурдвал хой тангаан бургасаар хаврыг юуин хийсэн хандгаа бүгийн зогоонаан цаанаас нь довчилсан хан түүнийг нь мэлаяа. Урд тангаа бодоор үнний үгийг нь хийсэн унган даагны хилэгсаа сагалдрын үгийг нь хийсэн үн тавныг нь мэлаяа. Хангаа модыг хагалж исэн харуулын гэрээр өөлж исэн хамаг гэмтний хашин тогтоосон хаалга түүнийг мэлаяа. Хус модыг живчиж исэн хуруу даагийг өрөмдөж исэн нарны гэрлийг нааш цааш оруулагч галын гэрлийг атгаж дэлгэрүүлэгч хорол эрдний шинжтэй тоон түүнийг нь мэлаяа. Далай цагаан дээвэртэй даргал цагаан туурагтаа хошлон хилгсэн бүслүүртэй тагнаа ширээстэй үүдтэй угал ширээстэй өргөтэй цөм бүрн түүнийг мэлаяа. Орооморны дэлгээр орон томч хийсэн орсон буурын задгаар ож чирч хийсэн огторгүйн салхинд тэмцэлтэн байдаг осор бүч түүнийг нь мэлаяа. Өргөн үүдийг нь өргөж жороод өндөр босхийг нь налхаж жороод баруун авдрыг инээж үзвэл барын эрс баавганчон үнэг болдог хэрс манул хөдрийн эрс хүртэл цөм бүрэн түүнийг мэлаяа. 100 авдрыг нээж үзвэл зүйл бүрийн эрдэн цөсмөл торог шахмал цай нэхмэл бараа хүртэл цөм бүрэн түүнийг мэлаяа. Хойд авдрыг нээж үзвэл хууга торог хунзаар цай хулсан лимб хуруу ятдаг биер янтай бичиг цаас шагаа шатар шагаа зум мэрийн зоддог ивийн цав хурдан борны хусуур хул сүргний боол хүртэл цөм бүрэн түүнийг мэлаяа. Тангад цэмгэн гимжээртэй тавган давхар будастай таж магнаг хүнжилтэй тансаг сайхан ор түүнийг мэлаяа. Түүний доод авдрыг нээж үзвэл нүүрний толь нүдний шил шүдний сойд шүүр сам оо савн хүртэл цөм бүрэн түүнийг мэлаяа. Орны дээд талын хайрцаг дээр оюу гот согтлох айч олон зүйлийн юм цөм бүрэн түүнийг мэлаяа. Хар хилэн хөөвөнтэй хамт торгон хөшигтэй ханан хээ ширээстэй талын таван тойр үлэгтэй цөм бүрэн түүнийг мэлаяа. Төрийн дөрвөн дотогтой төмөр дөрвөн шииртэй ган хуйг цаграгтай галын тулаг түүнийг мэлаяа. Балбын дархан балбаж хийсэн хашийн дархан хадаж хийсэн хайж түүнийг мэлаяа. Орсын дархан овыг нь олдон Монголын дархан маягийг нь олсон төмрийн дархан төөжийг тохируулсан дөрвөн хөлтэй ширээ шиг дөрвөлжин зоотой морь шиг ширээ бүхтэй тэмээ шиг гайхамшиг зандан эргүүлэг түүнийг мэлаяа. Гар данх галын шлэвэр хуу том хөвөн гүнжөө булны төпөн эдэний тавг хүртэл цөм бүрэн түүнийг мэлаяа. Ургаа модыг унгааж исэн уран дархан ухаж исэн уур түүнийг мэлаяа. Гам болдоор ирийг хийсэн гацуур модоор ишийг хийсэн сүх түүнийг мэлаяа. Амтан бүгдийг ундаалж өгдөг амтан бүгдийг дотроо агуулдаг аяг шаазан түүнийг мэлаяа. Туулын бургацыг тулгаж магтсан тугал бэрүүний ширээр үдсэн арын модыг авчирч исэн актны зоогоор үдэж исэн арга шээдгийн түүнийг мэлаяа. Сайн модыг живчиж исэн салаа модыг ашиглаж исэн сарлаг бүхний ширээр үдсэн савар түүнийг мэлаяа. Энэ айл нэ олон малаа гаднаа ураагаад оюутан бүгдийг гэртээ дүүргээд өв чивс дэвсгэртээ өнгийн идэ жимс өрөөстэй өдөр шөнөгүй найртай өдөө өнгөрсөн бүгдийг хоолдож байдаг уруугаа өнгөрсөн бүгдийг ундаалж байдаг үрээ даага танихгүй баян үр хүүхдээ танихгүй өнөр зааны ширээр хөхүүрээ хийгээ зандан модоор бүлгүрээ хийгээ замбаг цэцгэр чимгээ хийгээ жарган алцээгээ шагаа жарахаа болсон унагаа уяад бомбон артай бужигнэж түмэн артай түчигнэж төр засган төмөр хүрээ мэт батчиж төрсөн бид нар хаврын цэцэг мэт дэлгэрч байхын үрдийн сайхан гэрөлийг өндөр дуугаар өргөн дэвшүүлье. Элдв уучрал үрдсэн эрдмийн цогцол бадэрсэн энэ сайхан өдрөө эрхэд гигийн төрийн эрхэм мөлсийг мандуулахын үүднээс сүрэн бадэрсэн сүлд ихнээ арай хийж байгаагийн баяр юм бизээ. Наана нанжин хэтэ цаана чимэн хэтэ намгар гадгийг
Барьж намайг өрөө гэж хайрлсан битээ. Налхар их өргөөнийхөө дунд найрын хэрэглэлд өгөхөөрөөд 8 хөлтэй найгал таллаг ширэн дээр амтд дидээ тав бүгд дээр алим жимстийцэн дээр алаг махан царан дээр альва бүгд нь ярагаад арих сархт нэрийгээд ах トゥ ундраа цуглуулаа даад нөхд нь хураад ай үгээрээ чуулаад алтар дэх нарыг үүсгэж байна. 10 салаа моторт нь аяслуулан барьсан инэдээвэл хөх мөнгөн тэнгэрээс буусан хүүтэн хурын чигээр ургасан хөх ногооны ман шим агаар хурмстын орноос буусан адар хурын чигээр буусан алтан тарианы манах арх нэртэй ариун чанартай сархад нэртэй сайхан чанартай алтарт Монголын ман буян адтун сургийн ман хишиг ард битэн даршаан болсон айрыг нэртэй идтэйгээ алтан амсарт мөнгөн дотор агаар завья хулланд намсар дүүрэн бэлтгэлзуулаад тогтоохын учраас Ингүү баяр зохилсон эрхэм цэнгэлийг үүсгэсэн энэ сайхан айл маань өрөө танихгүй өнөр баян болж өрөөгээ танихгүй хурдтай баян болж эрдэм номоор ирхэн сайн гэгдэж үйл сажлаар үнэхээр энэ сайн тооцогдож дайраад ирэхэд далдаа шиг буцаад ирэхэд бурлаг шиг ганг мөрөн далдаа шиг ёроолоосоо ундаж галбаа арсан мод шиг үзүүрээсээ дэлгэрч дэнзийн цэцэг шиг ганхаж дэлхийн ногоо шиг найгаж он дэгжиж олон үедээ мандаж орь суурн батчиж олон түмэндээ хайрлагдаж алтар ихнэр нь алтан дэлхий түгэж ард тулстаа нэрлэгдэж аймаг олондоо хүндлэгдэж алтан байгуулагтай эрхэмлэгдэж ааштай сайхан жаргахын аятай билэгтэй ёроолыг айлтхан дэвшүүлье. Удамтай Монголын урд цагийн зан шилжирсэн учраас өвөг дээдсийн ман нүр үндэсийг баттган язгуур угсааг дэлгэрүүлэн овог ёсыг ялгаж өвчин төрийн хэлхээ хүний шураг барилгыг нарийн ёс журмыг хүртэл байгуулж хот дураг болцох ёсны доторх хангарч уу хатан дээр өндгөлсөн боловч жигүүрсдөө гүцэхийн цагт хөх огторгуугаар гард халин нисэгтэй адил хүн болдөрсөн бид аав ичээ чүрийгээ бодловч алтан сайхан алдаг дээрээ бөмбөрүүлэн өсгөж хүн болгоод язгуур үндсэн холбоог хот дургийн хосон холбон байгуулж хөрөлдсөнхийн журмын ёсыг гүцээгээд инхри бицэн хоёр үрийнхээ угсаа саруулжийг дагаж удам язгуурыг улам дэлгэрүүлэх гэж шин өргөөгөрийн хөрөнгийг байгуулж өрхөлсөн хоёр хүүхэд маань шинэ барьсан өргөө гэрийг шинжиж нэг харвал бодтой хангаан бургас модыг буулгаж нам газар тавиад нарийн бүдүүнийг нь үзэж өндөр богныг нь тохируулан өөс өвийг нь дарж үлзий утсаар хийлээд үеийн хэмжээг нь тохируулаад 8 шулуун үе хэмжээг нь тохируулаад 8 шулуун таахтай нарийн сар мэдхүрээтэй навчин сайхан хуруутай тоон болгож хийгээд нарсаг модыг шулж хийсэн сайхан үн эвгүй модыг эвдэж хийсэн урт сайхан хан хавгүй модыг харуулж хийсэн хаалга хат төвч хоёр далбай цагаан дээвэртэй тавлуу сайхан бүрээстэй ширмэн үүдтэй урлаг үзэсгэлэн хаяа авчтай мушгман сайхан бүслүүртэй уст сайхан туургатай тэнгэр сайхан жаргалынхаа бэлэг болгож чаддаглаарэ.